За 1 2 бид нар сонсогдож байна уу? Энэ бичлэг ингээд шууд явагдаж байна. FM 104.5 3 дугаар бичлэгээс хурлын өрөөгөөс. Цуглуулж бичлэг хийж ин та бүхэнд олцсонд баярлалаа гэж да. Цайны цаг болсон байна. Цайны цаг харна. Ингээд шуудаа тэгээд аваад ирлээ. Өнөөдөр юу ямар нэг бичлэг хийж бодоогүй юм шиг. Гэнтхэн ер нь резидент ямар байгаа гэдэг асуулт амар олон орж ирж байгаа болохоор тэ эдгээр резидентийн төлөөлөл болсон энэ сайхан хүмүүстэй цуг бичлэг бичээд яг хүссэн асуулт юм. Хариулт өгч чадах байх гэж бодож байна. Бисээ өөрөө танилцуулаарай. Надад хэлж гинөө. Тийм, шууд явж байгаа. Хасалт хийдэг айгу зэвүүн идэлтэй хүн байдаг гэж бичлэг чи. За намайг их тогтох гэдэг. Одоо резидентийн нэг за бид нар бүгд ингээд нэг анги. Тэгээд доктор болохоор нэг энэ жил эмнэлгийн 44 резидент аваад 11-11-ээр ингээд хуваагдаад одоо манайх болохоор зүрхэн дээр 3 сарын 31 хүн хүртэл байна. Одоо ингээд яг нэг анги гэсэн үг. Бид дөрөс гадна дахиад 7 ингээд зүрхэн дээрээ байгаа. Тийм ингээ манай ангийн дараа байгаа шиг. За ойкэн. За намайг анаргүй л гэдгээ. Бас резидентийн 1-р курс авч гэж. Зугаас нэг ингэ хэлсэн байна. Тэнэцгэнөө намайг магад гээд найдлах. За тэгээд дөрвөл өнөөдөр яг ямар сэдвийн хүрээнд ярих вүлээ? Яг нөгөө нэг шалгамдаад байгаа асуудал яг юу хэцүү байгаа. Тэгээд жаргал тий. Тий бас тэгэл нөгөө хүүхдэд чинь сургуулийн резидент арах уу, эмнэлэгт арах уу гэдэг амар хэрэгэлцдэг. Би л оюутан байхдаа зөвхөн нөгөө сургуулийнхт орж болдог гэж боддог байсан. Тэгээ тиймэрхүү хэрэгэлцээтэй асуудлууд бас хариулдаг хөл. Тэгээ. За тэгвэл дандаа резиденттэй холбоотой асуудлуудыг тойроод ингээд яриад ерөөхдөө гоё багцлж тий. За тэгвэл резидентийн анхны өдөр ямар байсан? Манай бид хоёрыг бас үзэж байгаа шүү дээ. Хоёр ярьж байгааг болохоор зүгээр анхны ажлын өдөр чинь. Зүгээр л яг ингээд мэддэг юм аа мэдэхгүй болцсон ингээд шууд паникт орсон яах вэ их хүлээ гэл шууд ингээд нөгөө зүрхээр эхлэн гэдгийг мэдэхгүй тэгээ ингээд шууд ингээд хэлэнгүүд чинь за гэл ингээд яг стор нэр гэхэр ч гэсэн баг мэддэг юмудаа баг мэдэхгүй болцсон нэг айгүй жоохон сандралтай тэгээл нэг жоохон уучрахгүй айгүй хэцүү санагдчихсан. Юу ч мэдэхгүй шиг. Хандраад ямар байсан? Тий надад л өстэй амар эс ёо бурхан минь. Үнэхээр амар гэх ихний өдөр бүр амар стресстэй амар дарамтанд орсон. Тэгээ ингээд заримдаа нөгөө нэг хичээл дээр үзчихсэн юм амьдрал дээр практик дээр хэрэгэлдэг юм хоёр жоохон зүрхлэнтэй байдаг. Тэгээ тэрнээс болоод бас баахан загнуулах юмнууд ч гэсэн гарсан. Гэтэ одоо бол бас гайг байна. Ихийн үед угаасаа л юм болгол тийм байт юм лээ. Тэгээ ер нь бол онл практик хоёр жоохон зүрдэг гэдэг нэр үний юм байл шүү. Гэтэл энэ хамгийн нөгөө амар байсан гэдэг байгаа энэ үе чи яг 1-7 хоног л үргэлжилж байгаасаа тэрнээс одоо үргэлжлэхгүй баг 3 хоног л үргэлжлэх ихтэй 3 хоног л үргэлжлэх. Тэгэл бас ч тэрнээс цаашаа. Тэгэл жоохон сэтгэл зүйн жоохон хүнд атак болж үжлээ. Тэ гайгүй дээ. Тэгсэн ч нөгөө санхны өдөр бүгд амар дарамттай стресстэй амар байсан. Тэр бол зүгээрээ хэсэг. Одоо шинээр юу сурснаа? Резидентээс үү? Тэхүү. Давхцуулахгүй яг нөгөө нэг давхцуулахгүй сурснуудаа яриад явчихна. За маргаас эхэлцгээе. За Лазер нэг зэрэг харж үзээ. Чигээр авч чадаад одоо марганы хоёр уурыг. за хүчний төрхлөө сайн бич сурсан гэх юм уу? Оюутан байхдаа бол яг хүчний төрхний утга учирыг илүү сайн одоо мэдээг байсан гэх юм уу да. Тэгээд резидентэд орж ирээд асуумж авах юм уу те. Тэрийг бол арай нэг дээр авдаг болсон. Эмчилгээг бас бичиж сурсан да. Баяр үргээ. Баяр шүү. Тий, нэмэх нь бас нөгөө бид нар эмчилгээнүүдээ өөрсдөө төлөвлөөд эмч нартаа үзүүлж яагаад гаргадаг болохоор тэд нар бидний нөгөө нэг гүйлгээ ямар сэтгэлгээ гэдэг юм бэ? Клиник сэтгэлгээг илүү хөгжүүлж өгч байгаа. Тэгээд бас энэхүү эрхийг олгодог эмч нартаа баярлалаа. За Андра, юу шинээр сурсан? Би яг ярих гэжсэн юм маргадаг ярьж байгаа бодчихсон мартчихлаа. Ер нь бол ингээ оюутан байх резидент авах хоёр бүр шал өөр байд юм лээ. Оюутан байхад одоо дэсийн тайралт гэлстэй амар их юм хийдэг гэлстэй бодоол ингээл яж идэг гэсэн чинь одоо ингээ резидент гэсэн чинь бүр шал өөр. Резидент болоод ингээ бүхэл бүтэн хүнийг ингэж хариуцж аваад эмчилгээг гаргаад ямар шинжилгээнд дагуулж явах үед нэр эмчтэйг ярилцаж шийднэ гэдэг чинь бол бүр амар том хариуцлага байдаг юм лээ.
Тэгэл одоо ингээд оюутан махтаж ингээд тесын дарилхан дээр чи ингээд эрт явчих болно эсвэл ирэхгүйсэн ч болно. Тэгэл амар өөр дороо байсан шүү дээ. Би явдаг байсан. Тийм. Би ч явдаг байсан. Би нэр үлдээ шууд хийдгээс манай ангийнхан батлна. Энэ андрын ангийнхан дор бичээрэй. Тийм манай аавсын 6 зармынхаа. Яа тэгс чи одоо үнэхээр бүр шал өөр хүн хариуцж байгаа гэдэг чинь бүр амар өөр үдэ билээ. Бүр орой болтол ингээд хамт байна. Ямар шинжилгээ, ямар тусал хийлгүүлэх үү гээл. Жишээлбэл ингээд одоо ингээд шингэн мэнгээс хэлбсэн ч гэсэн таар чинь үгүй юу байнга хямрахгүй бол ингээд хашил өгчүүл яа гэж амар санаа зовол. Тэгээ айгуул гэртээ очиж гэсэн нөгөө хүн хүмүүс маань яаж байгаа бол аваач очиж үзээ амар санаа зовол. Яг хүнтэй хань хүнтэй хадгаа хэцүү. Хүмүүс гайгүй басаа ирдэгтэй өглөө бүр шүн ундахтай хүртэл гайгүй хон. Тийм тэгэл нөгөө жижиг хонж байгаа хүмүүстэй захиал манай үнэсэн хараараа гэж захиал тэгж л явахгүй бүр амар байт юм билээ. Резидентэд мэдэж авсан хамгийн чухал юм хэр байлаа миний хувьд гэхгүй. Бараг л анаргуул бүх юм ярьчихж байгаа юм шүү. Нэггүй шүү дээ. Тийм минийх бол ингээд арай өөр талаар л да. Хүмүүс бас арай өөр талаар. Одоо би дүүд арай яриаггүй давсаа үсгэсэн тий. Яри. Тэг харилцаа хандлах сайтай бай оюутнуудыг тэгдэж штэ. Хүнтэй зүү харьцаа, зүү мэдлээд яв гэдэг. Тэрийг оюутан байхдаа ингээд эзэмшсэн байгаа нь бол биднэрт бас аягүй сайн талтай. Тэгэнгүүт эмнэлэгт орж ирэнгүүт бие авч явах соёл гэдэг зүйл бол яалтчгүй гарч иртий билээ. Тэр нь ер нь үзэж байгаа одоо үйлчлүүлэгч чинь одоо эмчигээ хараад гадна төрхөөс хараад за тэгэл үнэхээр цэвэрхэн хувцалсан бие зүү авч явж байгаа зүү халахаатай дууны өнгө хүртэлтэй яг гоё темберний байх юм бол цаанаасаа л хүндлэх мэдрэмжтэй байдаг гэж бодсон. Тэгээд яг энэ нэг эмчийн имиж гэдэг зүйл аяг чухал юм байна гэж бас бодож ирсэн шүү. Тэгээд өөрийнхөө гаргадаг сэтгэлээс бүр 2 дахин давсан их сэтгэл бас гаргаж хүнээ үзэх юм бол маш хэрэгтэй. За анхнаасаа нөгөө өөрийгөө танилцуулаад анхнаасаа л зөв хандлагатай юм бол яг л зөв сэтгэл төрүүлээл. Тэгэл анхнаасаа л яг бүх юмыг яг ихтэй ч гэсэн яг анхнаасаа сайн хэлэхгүй бол. За өөр шинээр сурсан гэх юм бол үгүй яг ингэж сурсан гэхээр чинь ямар ч гэсэн нөгөө стори нэгт амнаг болно. За энэ өвчнөд хүргэсэн шалтгаан юу гэж болох вэ гэд шалтгаанаа яг ингэж хайх тал дээр илүү яг анхаардаг гэсэн юм гэх юм да. Яг оюутан байхаас илүү ингэж тэр хүн дийдгөө бас юм чухалсан юм чинь тамраа өргөцсөн. Илүү ингэж анхаардаг болсон. Тэгээд хамгийн яг ингэж гол ингэ толгоор орж байгаа нь англи хэл амар чухал гэж бодсон. Яг ингэ мэдмээр байгаа юм монгол хэл дээр харахаар угаасаа ойлгохтой гарч ирэхгүй. Тэгэл ингэ англи хэл дээр угаасаа уншиж арай илүү их одоо мэдлэг болж байгаа нь. Илүү их одоо тэр хүндээ их илүү анхаарал яагаад за энэ үд чинь ингэдэм юм шүү. За тэрийг үзчихье гэж илүү мэддэг монгол хэл дээр хараад тэр яг нөгөө сурах хүчийн төвшөнд бол бид нэр огт хүний имжлэхгүй заавал нөгөө гайдed төвшөнд бол хэлний мэдлэг амар чухал гэсэн. Ястаа гоё үзүүлсэн харж ирлээ. Нэрэл хэлгүүл Маш хэрэгтэй хэлгүүл бол тэгээд манай оюутнууд үзэж байгаа бол маань сургууль үзэж байгаа бол хэлээд сайжруулах. манай сургуулийн гэж буцаа сургуулийн ч гэсэн байгаа шүү дээ. тэгээд резидент орохоос өмнө гайдуудаа бүгдийг нь уншаад авсгацсан байх хэрэгтэй маш зөв. Тийм ер нь яг сурах хүчтэйгээ давхар нь одоо яг оюутнаасаа нөгөө нэг гайдуудаа мэддэг байжтэй гэж амар бодож байгаа. За одоо яг тийм ингээд бид нар ч одоо оюутан байхдаа нөгөө инженероос заримдаа санаа зовоод нэг юм асуудгүй шүү дээ. Одоо болохоор ингээд уурсан жисэн хамаагүй ингээд бүх юм ингээд шалаад ингээд яг мэтийн төлөв ингээд яг бүгдийг ингээд яг оюутан байхаас илүү сониуч замтай байх нь айгүй чухал. Бүх юмаа сайхан тэмдэглээ. Тэрээ илүү сониуч болсон. Тийм. Одоо бид нар яг ингээд илүү сониуч нэгэнтэйгээ ингээд яг за тэр кейс юм биш үү ингээд илүү ярилцдаг. Тэг ямарс ангаараа нэг сэдв гаргацсан хичээл заагаад эхэлсэн байгаа. Тэг одоо ямарс ингээд тус-тусдаа завгүй ингээд За тэгвэл дараагийн асуултанд заяа. Резидент эмчнэр гэж хийм бэ? Хийм. За бид нар юу хийм бэ? Ингэж бодож байна. хорвоо. Өөрсдөө бодлоо хариулаач. Тийм, ерөөс яг хийм бэ гэж бодож байгаа юм шиг. Бид үгүйсээ бүр амар асуулт тавьчлаа тий. Амар асуулт тавилаа. Тулгамцсан. Нэрээ бараг бодож байгаа. Тэгээ эмнэлгийн ажил резидент эмчнэргүй бол жоохон урагшлаад хэцүү байхаа. Бид нар амар тусдын болдог хүмүүс байхаа. Би л гэж бодож байна. Манай эмчнэр байл бичээрээ. Айлоо маяг Бид нар та нарт тусаа олдгүй. Тийм ядахмал тийм стор нээх тэгээд өдрийн үйлчлэгүүдээ бичих хүний шинжилгээнд авч явах тийм тэгээд нэг эмчид ч одоо ингээд 2-3 палат байгаа шүү дээ. 2-3 нэг палатын донд 5-6 хүнтэй гэрэл юу гэсэн үг 15-аас 18 хүнтэй гэсэн үг. Тэрийг нэг эмч үздэг тий. Тэгэхээр нөгөө шинжилгээгүй хүн байна. Шинжилгээ дагуулж явах хүн байна.
онцлогоонд оруулах юм байна. Тэгээд тэр бол ганцаар хийх уусаа бүтэхгүй бастай. Амар сонио ачаалтай бастай. Тийм ер нь бас амар ачаалтай. бас өвчтөн юмч хоёрыг холбож байгаа бол бид нар чинь буянтай амьд байх юм дээ. За буянтай рестетүүдийн хавтгалын ялах гэж. За ямар ч байсан юм байна. Тэгээд өөр резидент гэдгийнхаа тодорхойлолтыг гарах гэдэг үзгүй өөрсдийнхөө уусаа тэр чинь тодорхойлолт байгаа. Гэхдээ яг өөрсдийнхөө яг монголоор дундаасаа нэг за Монгол гаргаж болно. Монгол нэг юм тодорхойлт өгдөө. За Монголын анагаахын ихтэй сургуулийг одоо хүний их хэмж мэрэгчлэр, шүдний их хэмж мэрэгчлэр, уламжлалгын их мэрэгчлэр төгссөн эмчлэх хэрэгтэй үнийг хэлнэ. эмчлэх хэрэгтэй. Тэр чинь эмч гэдэг тодорхойлт. нарийн шиг тэгээд хэн дээр яг юм нэмээд тэгээд дадлах чигээ нарийн мэрэгж хааш тийм сайн үсэн мэрэгчлийг сэрэмгэнд одоо шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд одоо тэр нарийн мэрэгчлэр ингээд суралцж байгаа. Одоо эмнэлгийн юм ч юм уу сургуулийн ч юм уу тэр эмч хүний мэрэгтэй бол юм биш та. тэгээд бас хамгийн чухал нь одоо ингэ мэдхгүйсэн ч гэсэн мэдхийн төлөө явах яг чинь хүсэл нь илүү чухал юм болов гэж. Ингээ мэдхгүй байгаад ингээд угаасаа мэдхгүй юм зөнд байгаа шүү дээ. Тэгээ ингээ сэтгэлээр унахгүйгээр за угаасаа мэдхийн төлөө ирсэн юм чинь одоо энэ 2 жил угаасаа яг бидний жил резидент яг сурах гэж сурсан учраас гээд нэг санаа зовхгүйгээр ингээ мэдхгүйсэн ч гэсэн сайн уншаад эмчтэйгээ сайн лавлаад яг мэдж байгаа хүмүүсээс яг бүрэн ингээ сайн асууж бүгдийн сайн бичиж тэмдэглэхгүй бол бас жоохон хэцүү санагцаа ингээ өөрөө бүгдийг олж мэдэх хэцүү. Тийм учраас яг мэдж байгаа хүмүүсээс санаа зовхгүйгээр сайн асууж байгаа. за одоо би нэг юм асууя. За оюутан болж байгаа шууд резидент оюутны төгсөв шүү. Одоо их сургууль төгсөн шүү дээ. Шууд резидент болсон дээр ажиллаж байгаа гэсэн дээр та нар юу гэж бодож байна? Бид нар болохоор бүгдээрээ ер нь шууд резидент болсон хүмүүс. Тэгээ яг юу гэж бодож байна? Яагаад шууд болсон бэ? Тэрний талаар хариул. Хүүхдүүд угаасаа амар их асуудаг билээ. Бус яг төгсгчлээ амар толгой өвдсөн шүү дээ. Резидент дарах уу ажиллаж байгаа дах уу? Одоо бодоход одоогийн байр байдлаас харахад бол баг шууд резидентд ороод ирсэн бол алтхамалга. Ажиллаж байгаа резидентд ороод ирсэн хүмүүсийн гол ялгаа нь юу гэхээр яг л нөгөө бие авч явах байдал. Өөрчлөлттэй харилцаж байгаа байдал. Тэр нэг хариуцлага мэдэрсэн байж байгааг орж ирж байгаа болохоор тэр байдлаараа илүү өөр. За тэгэл 2-3 сарын дараа нэг тасаг дээр гарч байгаа адилхан хүмүүсэд ингэ явж байгаа учраас Тийм бас адилхан л болчтой юм байл дээ. Тийм адилхан болчтой юм. Тэгээ ер нь бол өөр өөрийн гэсэн нөгөө хүмүүсийн хүсэл эрмэлзэл хүч хөдөлмөртэй л ерөнхийдөө ямар юм болох ч хамаарат байгаа байхгүй. Шээ өөр бодож байна. Аюутай дөнгө ижлөө. Санал нэг үү? Одоо яг төгс бишээ нөгөө нэг өмнө ингээд ажиллаж байгаад ингээд биднээс одоо ахих ч хүмүүс байгаа шүү дээ тэр чинь. Яг гол ялгаа нь гэхээр тэд нэр ингээд юу чухал, юуг мэдхийг ингээд ер нь бүх юм тодорхойлсон гэх юм да. Цаашдаа чиглэлч гэсэн ингээд нарийн тодорхойлсон байдаг учраас одоо бид нар дундаас гэх юм бол нөгөө нэг дөнгөжөөс учраас яг ямар чиглэлээр явахаа сайн сонгоогүй хүмүүс бас байгаа. Тэгэхээр тэдний хувьд болохоор ингээд яг за одоо би ингээд одоо би тэгин ингээд яг ингээд бүх юм ингээд аягүй тодорхойлсон. Тийм илүү туршлагатай гэх юм уу да. Яалтчгүй ялгаа үнэхээр байна. Гэтэ миний бодлоор хүн болгоноос өөр бахаа бас бүгдээрээ бас тийм биш байх. Хүн бол өөрөөсөө шалгах байх. Гэтэ миний бодлоор ажилласан хүмүүс шал өөр санагддаг. Өөр л байдаг. Та туршлага угаасаа илүү шилжүүлсэн байгаа. Гэтэ бас л хүмүүнээсээ яа. Гэхдээ нэрээ шууд резидент орсон ч гэсэн тэр болгоныг бас өөрхөн мэдчих байж байж болно. Тэгээ оюутан байх резидент байх статус өөр ч юм уу. За өөр. Энэ шийдлээ өөртөө мэдцгээ. Бид нар бол яг тэр нь шууд зүгээр өөр аль сонгосыг хийж чадахгүй болох юм. зүгээр бодол бодлохоор өөр. За одоо сургуулийн резидент, эмнэлгийн резидент аль нь дээр вэ гэд хүүхдүүд тэгдэг штэ. Бид дөрөв Тэгээд би л оюутан байхдаа сургуулийн резидентээс өөр резидент байхгүй, эмнэлгийнх байсан ч гэсэндээ нөгөө цаанаас захиалгатай л сурдаг байх гэж үзсэн байхгүй юу. Тэгээ ингээ яг төгслийн шалгалтаа өгчөөд резидентийн шалгалт өгчөөсөн чинь эмнэлгийнх ч гэсэн орж болт юм байна хуваараа гэдгийг мэдээд тэгээд эмнэлгийнхт орсон. Тэгээд яагаад эмнэлэгт орсон бэ гэх юм бол миний бодлоор эмнэлгийн резидентүүд эмнэлэгтээ амар их цаг гаргаж удаан хугацаанд нэг тасгийг удаан тойрд юм билээ. Одоо жишээлбэл сургуулийнхын зүрхийг 3 сар тойрлоо гэхэд эмнэлгийнхэн 6 сар тойрдог. Тэгэхээр нэг тасгтаа удаан байхаар чинь өмнөдөө ч гэсэн сайн сурна. Хэр удаан байлаа тэр тусмаа одоо илүү их туршлага хоригдлуулна.
Тэгээ нөгөө хүмүүстэйгээ ч гэсэн нөгөө удаан хугацаанд ингээд хамт байхаар ч гэсэн энэ чидэрс тагаа ч гэсэн илүү татна болох юм шиг санагдсан. Харин манай ангийн бас зарим хүмүүс байгалаа сургуульд орсон. Бид нар ягаад сургуульд орсон бэ гэж асуусан чинь ингэсэн гэлээ. Нөгөө сургууль орохын давуу тал нь гэх юм бол нөгөө 6 жил хамт байсан тэр багш нартайгаа ингээд шав болж орно шүү дээ. Тэгээл нөгөө нэг ил багш нартайгаа бүр илүү татна. Тэгээ хичээл эднэрээ бас сайн онл монлоо бас сайн уншуулдаг гэсэн. Тэгээ бас нөгөө багш нартайгаа илүү татна байх юм бол тийм гадаад руу тэтгэлийн мэтгэлгээр явах нь бас амар тусалтай юм билээ. Тэгж бодож манай найзууд сургууль орсон хүмүүс бас байгаа. Бас нэг үнцэг шүү дээ. Миний бодлоор имлэг нь илүү сайн санагдаж байгаа шиг. Тийм ягаад имлэг гэх нөгөө нэг тойрж байгаа тойролтуудаа яг тухайн оногдсон имлэгтэй бүтэн резидент хийж байгаа 2-3 жилийн хугацаанд яг нөгөө нэг сургуульч болохоор одоо ингээд зүрхээ нэгдүгээр имлэгт уушгаа гургаар имлэгт ингээд янз бүрийн имлэгүүд ингээд тойрч явдаг. Тий, имлэгч юм болохоор одоо жишээл бид нар 3 байлаа гэхэд 3 дугаар имлэгтэй л ингээд 2 жил байна. Тэр нөгөө хамт олонтой болоод тэгээд тасн цогцоод бас тэрнээс илүү гой даваад ийш тийшээ явах ажиллагаа юм даа. Гэтэ дөрүлэн амир имлэгийн резидент болохоор яг имлэг гэсэн талаар яриад байна тийм. Сургуулийн талаар хичээрээ. Имлэг надад таалагдж байгаа. Бас сургуулийн резидент ягаад гэвэл даваа талтайг үзэж байгаа хүмүүс нь дор бичээд хүүхдүүдэд хүмүүс нөгөө нэг санал бодлоо хэлээд өгөөрэй. Тэгээ сургуулийн резидентээс бид дөрөвт бас нөгөө нэг сургуулийн резидент суугаагүй ярьж байгаа учраас илүү имлэг гэсэн тал руугаа яриад гэж магадгүй байх шүү. Гэхдээ миний бодлоор нөгөө сургуулийн резидент ч одоо онлайн амар сайн судалсан юм лээ. Эхний 1-2 сар дандаа онлынхаа хичээл уншиж байгаа дараа нь дадлахтаа гарч эхэлсэн юм лээ. Бид нар болохоор тийм байхгүй шүү. Одоо шууд л дадлахтаа гарсан. Тэгээ заримдаа бүр юм уншиж байгаа байхгүй. Тэр нь жоохон сул тал байна бас. Шууд би бол анхнаасаа шууд имлэгийн резидент болно л гэж бодсон. Би ч гэсэн имлэг гэж бодсон шүү дээ. Анхнаасаа сургууль гэсэн. Анхнаасаа сургууль гэж байсан. Болохоор яагаад гэвэл наад нөгөө дэсийн тойролтон дээр ингээд имлэгийнх нь юм аягээ сууж идэг амар өдөржин шинж байж идэг байсан байхгүй. Би тэгээ барыг сургуулийн резидент 1-2 удаа л харж ирсэн. Тэгэл сургуулийнхаа ямар бол гэж бодож шээ. Сургуулийн резидентэд заддаг. Тийм. Бас жоо цаг завтай. Миний бод шүү. Жоо цаг завтай бай. Бас хажуугаар судалгааны ажил хийвэл сургуулийн резидент нь илүү зүгээр. Хажуугаар мастертаас тийм мастертаас тийм дипломат бичгээд. имлэгийн хол тал руугаа зовн жоохон хэцүү. Тийм имлэгчин тэгээ баг хамгийн ихтэй 4-2-5 маа гэж таардаг үе байна. 7-8 гэж таардаг үе байна. Одоо энэ чинь нэг гоё асуулт шүү дээ. Тэгвэл 5 хүртэл тардж байхдаа юу идэ? Резидентүүд юу идэ гэвэл. За тэгвэл амар хэцүү шүү дээ. Тэгээд байхгүй. За өглөөнөөс яг юу идэ ярил л та. За автаас илчлээ дэшээ гарлаа. Хорог оншууллаа. Хорог оншууллаа. Сураач нураа авлаа. Тэгээ шууд хөндрөөгөө ороод хүнээ үзэлтэй. Яаж хоноо, хэр хоноо, нойрон ямар байсан, шүн хэр унтаа үйл. Тэгэл авагдсан шинжилгээ мэдлээ. Тэгэл толгоноос сайхан аваад тэгэл хүнээ үзэл. Тэгэл дотоо шинжилгээ явуул тэрийгэ төлөвлөл тэр шинжилгээ яаж юм. Эмчилгээ гарч ирээ үзээ. Тэгэл гарах бол гаргаал, карт эмчил, шинжилгээний каналд болохоор явууллаа. Тэгэл дахид буцаж шинэ стор нэгэл ингээл. Тэгэл тэр хүнийхээ юмудтай Хүмүүс танилцаад асуудлыг шийдээ. Хүмүүс асуудлыг шийдсээр бүр амар ойролцдог. Хроникаас шинжилгээ бүр тоглож байна. Нэг үгтэй царицаг. Ялангуяа ингэ шинжилгээ хүмүүс ирвэл бүр амар хэцүү ёо юм. Шинжилгээ хүмүүс л хүн төм байл бүр хэцүү шүү. Тийм. Бид нар нөгөө шинжилгээ хүмүүсийн шинжилгээнүүдийг нь бүрдүүлнэ. Эход харуулхад хэвлийнхаа дач харуулна. Цэвэрний зургийн холбоод бид нар дагуулж яваад зураг харуулдаг. Тийм. Ангид орох бол бас ангигийн бэлтгэлийг гэдэг мэдчихлэн. Ер нь бол боётой шүү. Боётой. Өнөөдрийн цахилгаанчлал бас чухал шүү. Би оюутан байхаас илүү бичлэгүүдээс амшаад яаж юм. Тэр цахилгаанчлал унших. Тийм. Угаасаа хамгийн чухал. Тэгвэл угаасаа сум аймагт ч гэсэн гол юм цахилгаанчлал юм шиг тэгээл. Эхад ч яг үгүй байх. Одоо бид дөрөв болохоор яг 3 дугаар эмнэлгийн зөв сууцын тасаг дээр гарч байгаа. Тийм тэрийг л харсан шүү дээ. Тийм болохоор бид нарт бас нөгөө нэг шинжилгээнд дээр зүрхний цахилгаан бичлэг уншиж сурах нь маш онцгой ач холбогдолтой байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар зүрхний эхогоо манах эмнэлэг хийчдэг учраас бид нараас өдөр тутам хүмүүс харуулж байгаа учраас тэрийг хараад эхоны мэдлэгээ зузаадах боломжтой байгаа даа. Тийм манай яг зузаацчих жоо. Манай эмнэлэг дээр хэрэггүй юм байхгүй те амар гоё. Зүгээр хавхлын ажигтай хүмүүсийг хянцдаг хавхлын баг байна.
Зүрхний хэм алдалтай хүмүүсээ шууд хэм алдалтын тохирсон эмчилгээнүүдийг хийчихье. Дутагдлын яна явчихье. Төрлийн гажгийн баг. Тэгээд шигдээс Ангогийн баг. Шигдээсийн бүр тасаг зүрхийг бол юм. Зүрх нь зүгээр цогцорсон тий. Оюутан байхдаа бид нар чинь юу вэ? Тэгэж амар хэм алдагдлын аблаа цонцоос координерс. Юус тийм мэдээс шүү. Энд дээрээсээ биширж байгаа юм чи ёо. Янз бүрийн юм хийд юм. Янз бүрийн кейс. Дээс нь би юу? Дээрээс нь бид нар нөө зөвхөн гарч байгаа болохоор аюу хүн их хүмүүс их хэвддэг. Тэр болгоныг харахаар бүр миний бүр сэтгэл зүрх нэр амар үхэн ашиг би нэр хэцүү болж байна. Шимшрэх юм одоо юу санаа зовх юм. Тэгээд эрүүл байгаа дээр зүрхээ хайрлаарай. Уусаа хотын хүмүүсийн зүрхийг хайрлцгаая. Тэг ялангуяа нөгөө нөлөөлөх хүчин зүйлсүүдэд багасахгүй бол нэр амар хэцүү. За эрүүл гэж зөвлөгөө дараа нэг за тэр амар хэцүү дараа. Гэтэ тэгэл хүнд өвчж байсан ч гэсэн ингээл эдгэрэл өөдөгчээр нэгээр амар баярлалаа гэжтэй. Баярлалаа. Баярлалаа гэж. Өчтөө чинь тэгээ хөл дээр босоо гараа явах амар гоё. Үнэхээр гоё байдаг. Тэгэхээр хүмүүсийг гоё ойлгож байгаа. Эмчнэртээ баярлалаа. Царайлаг эмчтэй баярлалаа. Миний сайхан эмч. За тэгээд нэр эмчнэртээ баярлалаа. Ийм сайхан алтан гартай олон эмчнэр баярлалаа. Энэ эмчнэрийнхээ гэр бүлд нь баярлалаа. Өөрсдөө баярлалаа. Өөрсдийнхөө гэр бүлд баярлалаа тий. Биднийг ойлгодог хүмүүст баярлалаа. Нэр биднийг Оройцсон ч гэсэн юм ойлгодог хүмүүстээ баярлалаа. Ээж аваа. 6 жил сурсны дараа 2 жилийн хугацааг минь сурах нөхцөлөөр хангаж байгаа тийм. Нэр ингээд 6 баярлалаа. баг ингээд цалингүй айгу олж талч. Эцлийн цалинтай мөн гэдэг Гэрийнхэнтэй баярлалаа. гэрийнхээ чи гараа ингэдэж штэ. Чи зочдлоо амьдэрдэг юм гэдэг шнэ. Өглөө гараасаа орой яваад би чаал идчихэл удаа. Түрүүн сайн гар сураагүй хэлбэдээ болвол эрсдэн төв цалингүй байгаа. Цалингүй шүү. Гэтэ яхаа манайхаа чадна. Зүгээрээ бид нэг чаднаа. Цалин давчирна. Бидний хойч үеэс цалинтай болоосоо Үнтэй. Үнэхээр тийш үү. Амар хэрэгтэй шүү дээ. Түрийн сангаар сурч байгаа хүмүүс бол сарын 300 төгрөг. 300 мянган төгрөг авдаг. Түрийн сангаар яаж сурдаг вэ гэхээр тухайн нэг төгсөөд ажиллах эмэгтэй гэрээ байгуулад тийм. Тэгээд тэр гэрээнийхээ нөхцлөөр тухайн эмэгтэй төлбөрөө төлөвлөж байгаа учраас тэр эмэгтэйрээ сураад тэг явж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь гэрээ байгуулах. Төгсчөөд Төсөөд гэхдээ 5 жил ажиллана гэдэг чинь жоо. зарим ч 2 жил газар байдаг шүү. ерөнхийдөө 2 жил байд юу? Яг хоо. Өстө сонсож байгаа 5 жил сонсчихсан юм шиг. 5 жил ч ингэдэг зүйлтэй. Уухаа тэгээд байхгүй. Тийм байна шүү. хүмүүс бас олон. За бид дөрөв арай л орт юм ярьсан уу? Манай ханаа ширээ. Гүн адмын яриг гэж бодсон чинь харин Одоо нөгөө цайны цаг маг бүх юм дууслаа. Манай Ажилдаа орлоо. манай их маань бид нар ажилдаа орлоо. За тэгээ асуух юм байл комментэр оюукараас асууна үсттэй. Коммент хийчээрэй. Манай эмчнэр бүгдээрээ хариулаад өгчин. Тэгээд резидентийн амьдралтай арт шүү. Арт шүү. Наад чи яаж вэ? За, Өчиг чаддаг юм газар нэг угаасаа. оюукомэд subscribe дараарай. Like and share. Тэгээд тусахгүй. Зөв баяр. Зүрхэн хайрлыг тусахгүй. За тэгээ. За 1 2 3 Зүрхэн хайрлыг гэдэг юм хөө.